Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 56 дахь дугаар эхлэх бэлэн боллоо. Та бүхний итгэл данд панда байна. They are never alone that are accompanied with noble thoughts. Sir Philip Sidney. Тэгэхээр өнөөдрийн манд персептийн хувьд болохоор Sir Philip Sidney гэдэг хүний хэлсэн персепт тэрээр 1554-өөс 1586 оны хооронд амьдарч байсан. Элизабетийн 90 үеийн Английн нэрт яруу найрагч, ордны түшмэл, цэрэг дипломатч. Бөгөөд сэргэн мандалтын үеийн төгс эр хүний үлгэр дуурайл гэж үздэг байжээ. Түүний уран бүтээлүүд нас барсныхан дараа хэвлэгдсэн ч гэсэн Английн уран зохиолд ялангуяа Уильям Шекспирийн үед маш том нөлөө үзүүлсэн байт юм байна. За гол уран бүтээлүүдийн хувьд гэвэл Astrophel by Stella, Яруу найргийг өмгөөлөх үе, Аркадия гэсэн ийм уран бүтээлүүдээр алдартай юм байна. За тэгэхээр түүний амьдралын хувьд болохоор зөвхөн бичгийн хүн байгаагүй бас ёсчуудаг эрэлхийг зоригийн илэрхийл бас цэрэг сайн хэлсэн шүү дээ тий. Ордны түшмэл, цэрэг, дипломат ч хүн байсан гэд. За тэгэхээр түүний үхэл нь ерөөхдөө амар тийм алдартай тийм байна. Тэрээр Нидерландад Испаний эсрэг Житофений тулалдаад буюу 1586 онд оролцож байгаад гуйндаа хүнд шархацсан. Тэгээ шархаад талгүй нас орсохынхаа өмнө өөр нэгэн шархацсан цэрэгт өөрийн уух усыг өгч чиний хэрэгцээ надаас илүү байна гэж хэлсэн нь түүний Английн түүхэнд баатарлаг өгөөмөр хүн болгон мөнхөлсөн байт юм байна. За тэгэхээр түүний хэлсэн өнөөдрийнхөө персептийг хэдүүлээ харъя. Ямарваа нэгэн агуу бодол санааг агуулж байгаа хүн хизээч ганцаараа байдгүй гэх. Яг л түүний сайн нөгөө хэлсэн шүү дээ. Түүний үхэл нь үнэхээр нэг нас барсан их тэр тохиолдол амар тийм алдартай болгож чадсан гэд. Яг тэр шиг тэрээр яг нөгөө өөрийгөө энэ улсын төлөө ингэж дайтаж явж байхдаа би бол ганцаараа биш ээ гэд нөхцөл байдлыг амар хурдан олж хараад угаасаа өөрөө нэг цаашид хүнд шарахтай болохоор эх орондоо юу авчирна гэдэг юм уу да. Тус болохоос илүү нэрмээс гэхээр бас мохоо юм. Тус болж чадахгүй гэдгийг ингээ мэдрээд өөр нэгэн хүнийг уух усаа өгч тэгээд ингээ аварсан байгаа нь бас яхаар үнэхээр л юу гэж хэлэх юм бэ? Яг нийгэмд бол бас үнэхээр ховор тохиолдох хүмүүс яг ийм хүмүүс бол ингээд нэг огт байхгүй бол биш ч гэсэн яг бид нарийн амьдарч байгаа нийгэм бас яг ингээд бид нар бүгдээр ингээд цэвэр яг иймэрхүү гинэн хонгор гэдэг юм. Тиймэрхүү байдлаар бас байгаад иж болохгүй. Гэхдээ хэрв та дотроо ингээд ямар нэгэн байдлаар үнэхээр тийм агуу тийм мөрөөдөл зориг, зарилт тийм зүйл агуулж байгаа бол та бол хизээж ганцаараа байдгүй гэдэг бол би бол үнэхээр санал нэгдэж байна. Бид нар яг нийгэмд амьдрна гэдэг чинь өөрөө ганцаараа амьдрахын нэр биш. Тэгээ ганцаараа нэг амьдрч байгаа юм шиг та өөрийгөө боддог байсан бол дахиад нэг амьдралаа эргээд ингээ хараад үзээрэй гэж хэлээ. Бид нэр төрхөөс ахуулаад бусдын туслалцааг авч хүртэж ирсэн. Тэгэд тэр маань ингээд заавал чамайг ингээ асуух шаардлагагүйгээр чиний хажууд оршин тогтнож исэн болохоор чи тэрийг ингээ хизээж энэ бол надад бусдаас ирж байгаа сайхан сэтгэл юмаа гэж хүлээж ойлгож ухамсарлаж авдаггүй байсан байж болно. Яг тэр шиг ингээд та хэрэг өөрийгөө үнэхээр би бол ганцаараа бүхнийг чадна, ганцаараа би дааж ингэж амьдрч чадж байгаа хүн гэд бодвол
дахиад нэг эргээ бодоод үзээрэй. Таны эргэн тойронд таны амьдралыг арай илүү нэг амар гэгээтэй, гэрэлтэй болгох хин нэгэн бас хичээгээд таны яг хажууд чинь танд хэлэхгүйгээр ингээд туслаа явж байгаа байж магадгүй. Хэрвээ тийм хүн ингээд байвал та өнөөдөр тэр хүмүүстэй баярлаа гэдэг чин сэтгэлийнхаа талархлын үгийг хэлээрэй гэж чиний Итгэл Танд Панда зөвлөж байна. За тэгээ өнөөдрийнхөө энэ подкастынхаа доор баярлсан талархснаа хүмүүстэй өөрийн хажууд байгаа хүмүүстэй илэрхийлсэн бол зүрхэн эможи комент хэсэгт дэлгээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлцгөөе. Баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний Итгэл Танд Панда.